За махмын ингээ бэлэн болчихлоо. За гахааны хөлний махыг ашиглуулах зүгээр. Бидний байнгын эзэдээ нэг самгивсал гэдэг мах маань өөр өөх ихтэй гайг үнэтэй. За тэрүүгээр хийх юм бол шал өөр хоол болоо явчихна. За хөлний мах маань болохоор харж байгаа ш нь өөх багтай хамгийн гол нь хямдхан байдаг. Нэгэд амтлаад хуураад идэх учраас за төрийг чинь тэмнэлцтэйгээр хойд хөлний махаар за өнөөдөр хоолоо хийж байна. Сахарнасаа 2 халбаг. За цуу 3 албаг. За дараа гочужан халбага овоолоод 3 албаг. Гочужангийн хэмжээг багасгаж явуулна, ихсгэж явуулна. Миний хувьд болохоор яг л 3 албага хахад бол хангалттай. За энэ бол завааралтай л ба. За нэг иймэрхүү нэг. За энэ дээр юу хийх вэ гэхээр лирний шүүс байгаа. Лирийг жимсээр нь яг шүүслээд хийж болно. Гэхдээ айгүй үнэтэй байдаг. За тэгээ энийг жоохон готгож өгөөд сармас нэг халбаг хөлдөөг тавьсан сармас байгаа учраас тэрнээсээ баг зэрэг нэмэр хийчих. За арах юм бол би шингэн. Nice. Махаа нам. Байн чам гэрм. За нэг халбаг хийвэл энэ махны чи өнөр бол үнэн кайфтай болно. За яг л нэг халбаг. Тэрнээс илүү жоохон нэлээд болчихно. Яг нэг халбаг хийгээд хутгах юм болно штэ. Nice. Энэ бол үнэн тасархай. Сангана хийнэ. Сангана хийгээд сангана хийж хутгахгүй зүгээр дээр нь хийгээл болоо. Ногоон сангаж гисэн. Энийг ингээ хийчихэд маргааш хөлдөх болохоор ногоогоо бол баг хийлээ. 2-3 хоногийн дараа идэх байгаа хүмүүс бол ногоогоо их хийгээд хөрөгчөндөө хадгалах юм бол махчин бол муудахгүй өнөр авахгүй удаан хадгалагдана гэсэн байгаа. За энэ дээр юу хийх вэ гэхээр давс байгаа. Нэг чимэг давс ингээд энэ чигээр ингээд хөрөгчөнд нэг 3-5 хоногийн хугацаанд хадгалахад бол тэгээ асуудалгүй. Замс эхлээд хариулын тавыг халаах хэрэгтэй. За энэ цаа өглөө хийгээд бэлтцсэн махаага халаасан хариулын тавган дээрээ цөмөрөө махаа эцгээрэй. Шүүс юм шин шүүсийн доор байгаа махын эхлээд ногоонууд ингээ хажууд шин болгож агаад за махаа эцгээж болохгүй. Яг энэ чигээр таах чинь туйг бугам гэдэг нь өөр баг зэрэг хөдөлгөлтэй байж амттай болдог байгаа. За ингээ хөдөлгөхгүй жоохон байцаагаад мөр хацгаа. Тэгээ байцаа дуун юм уу те. Тэгээд бас ариутгын зүйл болно. За өнөөдөр бид хоёр болохоор жоохон хөнгөлөй идэх учраас махаа зөв сонирхол харамтайгаа сураад идэхээр боллоо. Тэгээд тааш харуулъя. Эсвэл ийм хөө байдлаар төлөвлөлтийг нахчуур аюугаа амтсаад. За энэ дээр юу нэмэхээр сармас нэмчээд бас зүгээр. За сармас би хөлдөөсөн сармас байгаа учраас хөлдөөсөн сармасаа хийлээ. За энэ дээр одоо сонгон сармасаа хийгээд шүүснээс авч байгаа юу зүгээр. За ингээд таглаад 3 минут болгоод за мах маань ерөнхийдөө зөөлрөөд айгуу гоё амттай болно.